Цалин бодолд сонхонд урьдчилгаа цалин загвар сонгосноор урьдчилгаа цалин бодно хамгийн анх цалин бодож байгаа бол урьдчилгаа цалин бодохоос өмнө байгууллагын цалин салбар нэгжээр ялгаж бодох уу? Эсвэл компаниар нэг цалин бодох уу? Цалингийн зардал маань салбар нэгжээр ангилагдаж ялгаатай дансанд хуваарлагдах уу? Үгүй юу гэдгээ тодорхойлсон байх ёстой. Жишээ нь цалингийн зардал ерөнхий удирдлага, борлуулалт, маркетинг эсвэл үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг бол үйлдвэрийн ажилчдын цалин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгж өртөг шингээх шаардлагатай гэх мэт. Эдгээр асуултанд хариулсны дараа урьдчилгаа цалингаа бодоорой. Урьдчилгаа цалин бодохдоо салбар нэгжээ сонгоод загвар хэсэгт урьдчилгаа цалин загвар сонгоно. Програм анх суулгахад урьдчилгаа цалин бодох томьёо нь үндсэн цалингийн 40%-аар тооцохоор тохируулагдсан байдаг. Танай байгууллага ялгаатай хувиар боддог бол цалин бодолд цонхонд хувиа өөрчлөхөд болно. Харин үндсэн цалингаас хувиар бодохгүй шууд гараас оруулах бол цалин бодох хувийг тэг болгож урьдчилгаа цалин баган дээр оруулна. Мөн урьдчилгаа цалин ажилласан хоног цагаас тооцох боломжтой. Инхийн тулд урьдчилгаа цалин хоног цагаар бодох бол тэг утгыг өөрчлөн өв багны утгыг нэг болгоод ажилласан хоног цаг оруулахад үндсэн цалингаас хоног цагаар цалинг тооцоолно. Урьдчилгаа цалин бодож дуусны дараа журнал хэсэгт урьдчилгаа цалин журналын загвар сунгаж холбоно. Урьдчилгаа цалингийн дүнгээр цалингийн тооцоо данс руу бичлэлт хийгдэх бөгөөд касс харилцагаас цалин олгож цалингийн тооцоо дансыг хаана. Танд амжилт хүсье.